та нар хорвоогийн өнгө мөн Зуны манлан арман тунгалаг тамирыг уншаагүй, 3 ангит уран сайхны киног үзээгүй, мэдэхгүй хүн хоор үзээ. Тэгвэл ядуу ард Эрдэнэ түүний гэргий долгор итгэлт баян шилийн сайн ир засагтааны захиур төмрийг утга зохиолоор уран сайхнаар ард түмний сэтгэл зүрхэнд хоногтол амьлуулж чадсан алдарт бүтээлийг Монголд анх удаа мюзикл хэлбэрээр Архангай аймгийн хөгжим драмын театр Анир Pop Orchestra-ийн уран бүтээлчид хамтран тайзнаа амьлуулжээ. Тэд Улаанбаатар хотын үзэгчдэд бүтээлээ өргөн барихаар бэлтгэлээ базаагаад байна. Одоо нөгөө дэлгэцээр хүн болгон эрэгтэй хүүхд болгонд бараг захиур төмөр болно гэсэн бодолтой байдаг байсан болоо тий. Тэгээд тим дүрийг нөгөө тайзан дээрээс дуутаагаар хөргөн гэдэг бол дуу хоолойны хувьд юм уу тий. Үйл хөдлөлийн хувьд Монгол эр хүн ямар байх ёстой энэ тэр зан чанар одоо юу гэдэг үйл хөдлөл бүх зүйлээр илтгэхийн тулд тэр маш их хөдөлмөр шаардаж, маш их судалгаа шаардаж одоо би ганцаараа биш манай найруулагч, зохиолч, тий менежер бүгдээрээ ингэж оролцож сулж хамтарч ажиллаж энэ хөдвөр дээр ажиллаж байна да. Та бүхэн бас Архангай аймагта үзэгчдийн хүртэл олгочоод Улаанбаатар хотод ирсэн юм байна тийм ээ. Тэгэхээр засаг тааны захиур төмөртөө тайзан дээрээс уулзсан үзэгчдийн сэтгэл хэрэг байсан. Тийм тэгээд Архангай аймагта 2 удаа тоглосон. Тэгээд ерөнхийдөө үзэгчдийн алга дашилт хүлээн авалт маш сайхан байсан. Тэгээд ерөнхийдөө бас таалагдж байгаа болоо гэсэн урам зориг аваад тэгээд энэ удаа нийслэл Улаанбаатар хотод зорио ирээд ингээд тоглох гээд бэлтгэл ажил хангалуун байж байна. За энэ бүтээлийг яагаад заавал онцолж одоо бид бүхэн тавих болсон бэ гэхээр Тунгалаг тамир арман, Тунгалаг тамир кино өөрөө Архангай аймагт одоо зураг авалтанд өрнөдөг, домогт тайхарч болоо тамирын гол те. Тэгэхээр ер нь бол яг эн чинь түүх талаас бид бүхэн бол заавал яг энэ жүжигийг хийх ёстой. Урын санд манай театрын урын санд заавал байх ёстой. Гэхдээ бид нар судалж агаад, багаараа ярилцж агаад ямар хэлбэрээр тавил зүгээр вэ гэхээр ер нь ялтчгүй одоо орчин үед залуучуудад хүрэхийн тулд орчин цаг дээр хөрвүүлхэн зүйтэй юм байна гэд мюзикл хэлбэрээр одоо яг тайзнаа тавь. За гол дүр ер нь бол дандаа Архангай аймгийн хөгжим драмын театрын залуу уран бүтээлчид оролцсон байгаа. Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватори, СИТ-ийн сургуулийг дуулаачийн мэргэжлэр төгссөн одоо мэргэжлийн дуучид дандаа залуу уран бүтээлчид оролцож байгаа онцлогтой. Тунгалаг тамир мюзикл жүжиг бид бүхэн 4 сарын 9-10-нд Үйлдвэрчний соёлын төв ордонд 19 цагаас тоглоно. 4 сарын 12-нд Дархан хотын залуучууд театрт 18 цагаас тоглоно. За 4 сарын 13-нд Эрдэнэ тот Ургачийн соёлын ордонд 19 цагаас тоглоно. За тэгээ ер нь бид нар бол намраас ахаад Ханган бүсийн хаан театруудаар тоглох ийм одоо зорилт тавиад ажиллаж байгаа. Энэ жил бас энэ бас ойтой давтсаж байгаа. Энэ гайхалтай мюзиклийг зохиолсон хөгжмийн зохиолч цогцлын нацагт орж гэж гайхалтай багш маань 75 насны оюун хүрээнд болж байгаа. Мөн Анир Sound Records компани бас 25 жилийн хүрээнд болж байгаагаар онцлог байгаа. Яагаад гэвэл энэ бас надтай холбоотой жүжиг. Учир нь бол нацгаа огш маань энэ жүжигээ хийж байгаа дуусгаж чадаагүй бурхан болсон байна. Тэгээ би дуусгасан юм. Би шавна л да. Тэгээд би дуусгасан учраас энийг би одоо яг өөрөө бас хөгжмийн найруулга бүх оркестра одоо нэг оркестрийн юм бэлдээд өөрөө удирдаад ингээд оруулаад багшийнхаа бас 75 насны бай. Тэгээ мөн манай Анир Sound Records-ийн 25 жилийн одоо ингээд зориулж байгаагаар энэ жүжиг онцлог. Тунгалаг тамир мюзикл 4-р сарын 9-10-ны өдрүүдэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 2хан удаа үзэгчдийн хүртэл болох юм.